21 аймаг 9 дүүрэг за гадаадын зарим улс оронд ингээд үйл ажиллагаа явуулдаг гэж санхүүжилтээ юу яадаг юм. Энд чинь бас мөнгө хэрэг болно юм шүү дээ. Тэнд байгаа хүмүүс ажиллаж байгаа хүмүүстээ цалин өгөх хэрэгтэй. Тэгэл нэг зурагт юм хүм тараавал ингээд хэвлэх хэрэг гарна тэгээ мөнгө юу яадаг юм. Санхүүгээ ажиллах уу? Намаас авах уу? Санхүүгээ бол голцоо залуучууд өөрсдөө татвараар бас гишүүнчлэн одоо нөгөө манай ардсан залуучдын холбооны хувьд бол 9 дүүрэг 21 аймаг 300-аас өмнө салбарт зөвлөлттэй үндэсний хэмжээний байгууллага байхгүй. Тэгэхээр одоо манай үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нөгөө сумын ардсан залуучдын холбооны зөвлөлд байгаа залуучууд тодорхой хэмжээгээр өөрсдийнхээ татвараа төлнө. Тэр татвараараа өөрсдөө санхүүжүүлээд явна. За 60 мянган гишүүнээс нэг хүнээс хэдэнд хичнээн дөрөв татвар авах уу юу? Нууц биш бол хийж болох уу? Нэг гишүүн хэдэн дөрөв татвар төлт юм бэ? Жилд үс. Одоо тэгээд яг уу дөрмөрөө тогтоосон татврын хэмжээ байгаа л да. Тэгээ бусад залуучдын холбооны жишгээр л явж байгаа. Тийм. Манай татвар байхгүй тийм. Танай татвартай татваргүй. Манайх ч их хөөрхөн шүү дээ. Өөрөөсөө манай яг удирдах зөвлөлийн 9 гишүүд нь хоорондоо ярьж байгаа. За хэдүүлээ их намаас мөнгө авч чадахгүй байхгүй. Угаасаа бид нар ахыг ч хүсээгүй. Тэднэрийг нөгөө хэд маань гомдчих үедээ тийм байхгүй. Зүгээр гол нь нөгөө би түрүүнийг бие даасан байдал гэж хэлсэн шүү дээ. Жижигхэн ч гэсэн мөнгө аваад эхлэх юм бол ямар нэгэн байдлаар хараат байдлаар болчихно гэдэг утгаасаа бид нар болгоомжлоод. За хэдүүлээ өөрөөсөө нэг жоохон арга зах их мөнгө бид нар шаардлагагүй л та жоохон арга зах мөнгөтэй олъё гээд хоорондоо тэгээд жижигхэн нэг номын ч юм уу лекцийн ч юм уу тиймэрхүү нэг жижиг бизнесүүд эрхлээд тэгээд тэрнээсээ өөрсдөө зүгээр тэгээ өөрөө цалин энэ төр авна үсттэй энэ ч одоо юу гэж авах юм бэ? Би шал өөрөө бизнесийн салбарт ажилладаг. Тийм болохоор ямар ч ер нь бусад залуучууд бүгдээрээ л танайх одоо бас татвараар. За ер нь татваргүй гэдэг юм хоёр янзаар харах хэрэгтэй. Жишээлбэл өндөр албан тушаал хашиж байгаа залуучуудын байгууллага одоо жишээлбэл удирдах зөвлөлд байгаа хүмүүст бол тодорхой тогтсон татварууд байдаг. Гэхдээ энэ хүн хүнээс хамааралтай. Ягаад гэвэл жишээлбэл би лекц уншдаг. Тэгэхээр би лекц уншдаг учраас би 21 аймгийнхаа би тодорхой хэдэн аймагт очиод сургалт лекц уншаад үйл ажиллагаанд нь оролцсныхаа төлөө би ямар нэгэн мөнгөнд татвар би нэг үйл оролцоогоор энэ татварыг төлөх боломжтой гэсэн. Зарим уран бүтээл залуучууд нь уран бүтээлээрээ тийм үү. Зарим нь бол одоо жишээлбэл магадгүй нэг уулзалт болоход нэг дэвтэр хэрэгтэй бол дэвтрийг гаргаад ч юм. Буцаагаад тодорхой нь бол яг мөнгөний санхүүжилтээ гаргаад явах боломж нээлттэй гэсэн. Татвар байна. Байлгүй. Гэхдээ тэр намаас татвар дээр ийм өөртөө босгоно гэсэн. Эрүүл үзэгдэл байхгүй. Татвар чинь эрүүл үзэгдэл байхгүй. Хэрвээ улс төрийн намын дэргэд залуучдын байгууллага хэн нэгнээс санхүүжилт авдаг болвол эргээд тэр хүний хараат байдалд орох магадлал өндөр байхгүй. Намаасаа санхүүжилт авах юм бол эргээд тэр намын ажлыг хийн. Намаасаа хараат болчихно тийм ээ. Тэгэхээр аль болох нам дотроо бас бид нар чинь өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ намын гэсэн жинтэй түрүү ингэсэн шүү дээ. Намын үйл ажиллагаа үзэл баримтлалыг сурталчлан өрнө гэдэг тэгэхээр чинь нам чинь та тэр ажил хийгээд байгаа юм биш үү? Тэгэхээр нам чинь тэрийг санхүүжүүлэх юм шүү. Ер нь бол энийг ийм ойлгохтой. Залуучдын байгууллага санхүүжилтээ яаж босгох гэдэг түрүү хэлсэн өөрсдөө гэсэн дүрм журамтай. Өдөрт зүйлийн гишүүд нь тодорхой хэмжээний татвартай. Доорх нэгжүүд дээр бол өөрөөсөө зохицуулаад боломжоор түрүү хэлжсэн өөрсдөө үйл ажиллагаагаараа оролцоогоор бас тэр татвар гэж ойлгож оролцож болдог. Түрүү бас хэлээд л их намаасаа татвар юм уу санхүүжилт авдаг. Тэр манай залууч бол намаас бол ямар нэгэн санхүүжилт авдаг. Цэвэр өөрсдөө залуучууд үйл ажиллагааныхаа зардлыг өөрсдөө босгодог боломжтой хандив ихтгэл үнэмшлэр. Ер нь бол манай нөгөө утгаар нь ингэж хардаг. Тэгэхээр залуучууд өөрсдөө ихтгэл үнэмшлэрээ бол үйл ажиллагаа залуучууд болохоор үзэл бодлороо нэгдэж байгаа юм тийм ээ. Нэгдснээрээ бид нэр тодорхой асуудлыг улс төрийн одоо арга замаар шийдвэрлэхийг хүсэж ирмэлзэж байгаа тийм ээ. Тийм учраас бид нар өөрсдөө санхүүжүүлээд энэ байгууллага авчих хэрэгтэй байхгүй юу да. Тэгэхээр татвар төлж гэхээр тэр байгууллага дотроо тэр хүн тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байна гэсэн үг. Тэр хэмжээгээр тэр хүн оролцсон. Оролцоогийн нөгөө талаараа хангаж өгч байгаа. Татвар бол альва нэг албан тушаалд очих одоо такс биш. Энэ бол зүгээр энэ байгууллагыг бол бид нэр өөрсдөө авч явахын төлөө өөрсдөө тодорхой хэмжээгээр санхүүгдсэн дүрм журмаараа санхүүжилтээ босгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо улс төрийн намын ажлын залуучдын байгууллага тэгээд дундаж нь тэгээд жишг нь хэдэн дөрөв дотор авд юм болоо? Жишг нь хэд юм болоо? Одоо их чинь янз бүр шүү дээ. Тэгээ яг үнэхээр татвар та нараа яг гişүүдээс авч чадчихна уу? Тэр хаа хоолын би түрүү хэлсэн шүү дээ. Нэг өөрсдөө бид нар гişүүдээс бол татвар одоо ингэж харах хэрэгтэй байхгүй да. Суманд байгаа залуучууд сумандаа хийх ажлын татварыг өөрсдөө босгоо хийж байгаа шүү дээ. Суманд байгаа залуучууд сумандаа хийх ажлын татвараа өөрсдөө босгоод өөрсдөө зохион байгуулалтыг хийж байгаа. Буцаагаад энд байгаа залуучууд тэнд оруулаад үйл ажиллагаанд оруулснараа буцаад сумандаа өөрсдийнхөө магадгүй суманд энд нэг цэцэрлэг түрээлэн барья гэдэг бодлого гаргах гэсэн бол тэд нар баатан цаасныхаа мөнгийг өөрөөсөө
гаргаад энэ ажил яваад тэр цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь яага буруу юм. Өнөөдөр улс төрийн намын залуучуудын байгууллага энд байгаа залуучууд гэдэг чинь гудамжинд соржсон гуйлгачд биш шүү дээ. Магадгүй ингээд нийгэмд өөрийн гэсэн үзэл бодол одоо тодорхой үүрэг оройлттой байгаа учраас энд байгаа олон мянган залуучууд нь энэ залууга дэмжиж итгээд хамтдаа одоо ажиллая гэдэг ингээд сонгогдсон удирдах зөвлөл үүрэг хариуцлага хүлээсэн дэд ерөнхийлөгчнөр гинсек гэсэн хүмүүс байж ерөнхийлөгч гэх тийм. Нөгөө талаас харах юм бол өнөөдөр сая энэ булгаа хэлээд шүү дээ. Тэр одоо намаасаа татвар авдггүй гэж. Татвар биш юм аа. Хамтарч төсөл хэрэгжүүлж болно. Жишээлбэл өнөөдөр тэр бүсийн залуучуудын цугларалт хийя. Хэдүүлээ энд байгаа залуучуудтайгаа үзэл бодлын сонсё. Нэг юм форум хийчихье. Энд байгаа залуучуудаа намынхаа үзэл баримтлалыг таниулсан историкийг олон нийтэд цацъя. Энэ дээрээ бид нар тодорхой намын одоо их хурл сонгогдсон гишүүд байна. Тухайн аймаг намын хороо гэж байна. Намын одоо идэвхтэй сонгуультын гишүүд гэж байна. Зүгээр намыг дэмждэггүй ернэ залуучуудыг дэмждэг бизнесийн байгууллага аж ахуйн гэж байна. Хамтдаа энэ төслийг хамтдаа хийе гэдэг ингээд явах боломж нь нээлттэй шүү. Тэгэхээр энэ бол өөрөө зөвхөн одоо магадгүй татвар гэдэг өөрөө нэг тийм хүнд ч юм уу их гэж бодож магадгүй. Энэ бусад төрийн бис байгууллагуудын татвар авдаг зарчимтай яг адилхан. Яг одоо GCI тий олон нийтийн залуучуудын байгууллагт яг адилхан. Бүр багч байж магадгүй. Төрийн бис байгууллагын тухай хуулиар л явж байгаа шүү.